Энэхүү үндэсний баялагын тухай хуулийг батлаад 1 жил болж байна. Тэгвэл ирээдүйн өв санг удирдах менежментийн компанийг хизээ байгуулах, ямар бүтэцтэй байх вэ гэдэг олон асуудал тодорхойгүй байна. За түүнчлэн нийгмийн даатгалын сан жилэрх тусам хүндэрсээр байгаа учраас Норвегийн баялагын сангийн жишгээр тэтгэврийн даатгалын сантай уялдуулах зэрэг бодлогын асуудлууд байгааг салбарын төлөөллүүд онцолж байна. Баялагын санг амжилттай ажиллахын тулд менежментийг нь улс төрөөс ангид байлгах, энэ хүрээнд ч баялагын сангийн удирдлагыг хөндлөнгийн олон улсын мэргэжлийн байгууллагаар удирдуулахар хууль тусгасан байдаг. Тэгвэл салбарын мэргэжлүүдийн зүгээс баялагын сангийн зохистой менежментийг хэрэгжүүлэхийн тулд Сантьягогийн 24 зарчим гэж бий үүнийг шууд хуулбарлах, нутагшуулах ёстой гэж зөвлөж байна. Яг засаглалын хамгийн сайн зарчмууд гэгдэх Сантьягогийн 24 зарчим гэж зарчим байдаг. Яг энэ засаглал, хараа хяналт, олон нийтийн оролцоо, тайлагнал гэх мэт зүйлүүдийг одоо дурдсан. Тэгэхээр яагаад одоо дэлхий дээр явж байгаа бүх сайн жишгэнд тодорцсон байгаа зүйлүүдийг бид нэр зүгээр нутагшуулаад авч болохгүй гэж тэ. Тэгэхээр энэ зүйлээс эхлэх юм бол ёстой болов уу гэж харж байгаа. За улс төрөөс хараат бус байх нь хамгийн ихний хамгаалт гэж үзэж байгаа ч эсвэргээр төрийн өмчт Эрдэнэс Монгол компани дээр Чингис хаан баялагын сан гэсэн компанийг байгуулчихад байгаа юм байна. Энэ Чингис хаан үндэсний баялагын сангийн зөвхөн менежментийн компани. Нэгсэндээ бол энэ компани бол зүгээр төслийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа. Зүгээр бид нар 30 онд бол цаашаа энэ компани өөрөө ер нь asset management компани болох энэ зорилго тавьж ажиллаж байгаа гэсэн. Тэгээд дээрээс нь тэр удирдлагын сангийн удирдлагын ноу хав гэдэг зүйлийг өөрсөндөө суулгаж авчаад урт хугацаанд бол дотоодын санхүүгийн байгууллага нь удирдах нь бол зөв юм болов уу гэж бол бодож байгаа. За 2030 он хүртэл баялагын сангаа хуримтлуулж түүнээс хойш сангаа арвижуулах чиглэлд хөрөнгийн менежментийг хийнэ гэж тооцоолж байна. Тэгвэл олон улсын менежментийг оруулж ирэхин зэрэгсээ тухайн Чингис хаан баялагын сан гэсэн компанийг давхар чадахжуулж алстаа өөрсдөө удирдахаар төлөвлөж байгаа юм байна. Зөвхөн баялагын сангийн хэлбэрийг зөвхөн орон сууц, эрүүл мэнд, боловсролоор хязгаарлахгүйгээр тэтгэврийн сан болгон ашиглах хувилбар мөн яригдж байгаа юм а. Гарц тал дээр нь бол эргээд нөгөө бас олон улсын жишээгээрээ пеншн фандын хэлбэрийг оруулж ирэх нь бас алстаа бол зөв болов уу. Ингэж байж сая бидний одоо хүсэж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг одоо бууруулаач гэдэг асуудал нь алстаа давхар одоо тэтгэврийг нэмэлтээр тийм үү нэмэлт тэтгэврийг баялагын сангаасаа за хувийн одоо тэтгэврийн сангуудаасаа авах боломж нь бүрдэж байж сая одоо магадгүй улсаас юм уу одоо суур тэтгэврүүд нь бага байх, шимтгэлээ өнөөдөр бага төлөх энэ боломж болцоо нь бол бас нэмэгдэж орж ирнэ гэсэн юм бодолтой. За ард иргэдэд баялагын сангийн үр өгөөжийг хүргэх зарцуулалтын хувьд олон хувилбарууд бий. Гол нь 2030 он хүртэл бэлтгэл ажлуудаа хангаж байна гэдэг тайлбарыг албаныхан өгч байгаа ч 5 жилийн дараа гэхэд улс төрчид энэ сангаас савраа татж чадах уугүй юу гэдэг нь гол хүлээлтийг үүсгээд байна.